Уран хаажин бүсгүй алангуу. Торголжин баяны хатан бург шингоогоос төрсөн хоёр дахь хүү бол Добуу мэргэн бүлгөө. Добуу мэргэн бол боос Бөртөч нүүгийн 10 дахь үеийн ач Чингис хааны 11 дахь үеийн дээд өвөг мөн. Тэрээр сайн харваачтвал Добуу мэргэн хэмээгдэжээ. Добуу мэргэн бол зарх зарцтай, унах унаатай баян чинэлэг, 3 голын их хавийн нутгийг эзэгнэн зэхэрсэн эрх мэдэл нөлөө бүхийн нэгэн бөгөөд бурхан халдан руу нүүдлэн ирсэн бүлэг иргэнд очиж үзвээс эр хүнд очиагүй гоо үзэсгэлэнд нэгэн охиныг эхнэрээ болгон гуйж авсан нь Алангуй байлаа. Алангуй хатан бол түүхэн бодит хүн юм. Алангуй хатан бол боос 20 төмдийн ноён 20 лардай мэргэний гэргий хол газрын баргуучин төхмийн эзэн баргуудай мэргэний охин боргуучин гоогоос 20 төмдийн нутаг ариг ус химээх газар мэндэлсэн нь одоогийн Хөвсгөл далайн зүүн биеэс их ам урсдаг Чандан өндөр сумын нутагт мярлзах ариг гол юм а. Алангуй бол монголчуудын дээд эмэг их Чингис хааны алтан ургийн их хатан Эвийн тухай гайхамшиг сургаал айлцсан цэцэн бэлэгт гоо үзэмж төгөлдөр ухаант их билээ. Иймээс түүхэн хатан ижийн хөшөөг 1992 онд түүний төрсөн нутаг Аргийн голын хөвөнөө мөнхжүүлэн босгосон нь хөвсгөлчүүдийн бахархал болсоор ирлээ. Алангуй хатны хөшөө 3 м өндөр хөшөөг Чандан өндөр сумын нутагт мярлзан урсах ариг голын өмнө этгээдийн тарганы овоо гэдэг бяцхан өндөрлөгтөр босгожээ. Хөшөөний их баримлыг зураач баримлж цэдэн иш өөрөө зохиож уралсан байна. Хөшөө сумын төвөөс 12 км-ийн зайд байрладаг. Алангуй нэртэй охины нүүр махлаг, өргөн, шүд цагаан, нүд уужим, хамар өчүүхэн, өндөр, бие нүнжлэг үс хийгээд өнгө гоо үзэгсэнд дуу яруу хөлс идэж бахта их хаан явж байгаа мэт төгөлдөр нүд бие сормоос шар үсгүй бие нарийн цэг шулуун химэн их түүхч иш балжар бичиж түүхчлэн үлдээжээ. Эдүгэ Чандан өндөр сумын Ёлгос 2 дугаар багийн ташаа Аргийн голын эрэг дээр өргөн 25 м, гүн 5 м төгөл мэт овоолзсан бэлтгэсэн чулууг Алангуйхийн хүй дарсан чулуу химэн нэрлэж сүсгэлэн биширч гадна дотны аялагчид жуулчдын хөл тасрахгүй бүс нутаг болжээ.